Нийтэд ил болсон нь бол нөгөө татврын 130 сая долларын одоо баримтын шалгалт байгаа л да торгуул өөрөөр хэлбэл тэрийг тэгээд одоо 30 сая доллар болгоод бас сая Дубайн гэрээгээд багасгацсан 4 дахин багасгасан байна л да. Уг нь бол энэ чинь бүр эхлээд 600 эдэн саяарч яригдчихсэн зүйл шүү дээ. Тэгээд энийг яагаад тийм үндслэл бий юу? Бас л нөгөө баримтын шалгалтаар нотлогдсон асуудал л да. Баримтын шалгалт хийгээд үзэхэд оюу толгой хувьцаат компани хилийн гадна байгаа түншүүдээсээ ажил үйлчилгээ худалдаж аваад тэрний төлбөрийг шилжүүлсэн байна. Тэрбум 126.3 сая доллар шүү. 1 тэрбум шилжүүлсэн байна, тийм ээ. Энэ бол Монгол улсын гадна байдаг нэг офшор зонд байгаа байгууллагуудаас авсан ажил үйлчилгээ. Монгол улсын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3-ын 1-д зааснаар бол хилийн гаднаас авсан үйлчилгээний энэ зардалд татвар тооцдог. За энэ одоо хуулийн дагуу татвараа тооцоос үзэхээр 225 сая долларын татварыг нууцсан. Татварыг нууцсан өгөөгүй. Тий. За энэ дотроос татварын байцаагчид одоо үзээд эхний ээлжинд ямар ч баримтын югаар нотолж чадаагүй 130 сая долларын татварын акт тавьсан. Өөрөөр хэлбэл 130 сая долларын татварыг одоо төлөх ёстой байна. Яалтаа төл гэж Монгол төлөөгүй байна. Тий гэж акт тавьсан. За энийг ингээд тавихаар зэрэг нөгөө хөрөнгө оруулагч тал чинь хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад? Яг одоо энийг чинь би төлөх ёсгүй л гэж яахгүй юу? Тий. Уг нь бол Монгол улсын хуулийг мөрднөө гэдэг гэрээндээ байгаа. За ингээд одоо хуулийн дагуу тавигдсан энэ дээр маргалтж байгаа 130 дээр. За ингээд татварын маргаан үүсвэл яд гэхээр татварын байцаагчийн актыг татварын маргаан таслах зөвлөөр орж хилцдэг. Энэ зөвлөөр хилэлцээд энэ 130 саяас 30 сая долларыг бол одоо хөдөлгөөнгүй баримт бичгээр нотлогдсон учраас яаралтай төл гэсэн. Яаралтай төл гэсэн. Цаана үлдэж байгааг нь бити төл гэсэн үг шүү. Тэр нь одоо юу гэдгийг нөгөө маргалдаж байгаа тал маань бид баримтаа гаргаж үзүүлээ. Энийг одоо газар дээр нь тооцоо үнслээ наривчлээ ихээр зэрэг тэрийг бол хойшлуулсан. Үг дуугүй төлөх нь 30 байсан. Сая яваад одоо энийг төлөх болчлаа гэдэг шүү. Тэртээ тэргүй хуулийн дагуу төлөгдөнө. За энийг төлснөөрөө буцаагаад нөгөө 130 225-ын энэ одоо магадлах ажлыг ингээд үгүй хийчих байхгүй. Тийм учраас би одоо их хурлын чуулган дээр уянга гишүүнийг их оноод хилчлээ гэж бодсон шүү дээ. Би уучлсан. Уянга гишүүн гэж хэлсэн шүү дээ. Гэхдээ энэ асуудлыг тайлбарлаад байгаа улсууд чинь харахад Монгол улсууд юм. Тэгсэн байтлаа хилж ярьж байгаа зүйл нь болохоор дандаа Монголынхаа одоо юу гэдгийг талд биш ярих юм.